Эндээс нүүлэл бол цаамаар ярлна. Энд машин хүрэх газар байхгүй. Тэгээ бид нар бол хол явж идэм чи цаагаа ирэхэд байгаа. Ирэхэд. Уул бараадаа л өстө аль сэрэ хүн газар яаваач. За яач. Яадаг чгүй юм чинь харин. Зүүн тайгаад за өнөөдрийн байдлаар 20 гаруй өрх 800 орчим цаа байгаа. За 200 орчим хүн амьдарч байна. За өвөлдөө болвол эмэгтэйчүүд нь хүүхдүүдээ аваад цагаан ор суманд болвол одоо сургууль цэцэрлэгт нь зөөгөөд амьдардаг болвол ирчүүд нь цаагаа харуулад амьдардаг. Улсаас болвол дээр цаатан ирэх насан турш хүмүүст нэг хүнд бол 480 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг. За нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь өгдөг гэсэн мэдээллийг болвол цаатан иргэд өгч байна. За сайн байна уу мэ? Сайн явж байна уу? Сайхан үйлдэж байна уу? Оо сайхан. Чиний ажил өндрөө? Алба өндрөө. За хоёлаа танилцсан юм мэ? Тэгээ намайг одоо зүүн тайгийн Мөнхөл гэдэг. Тий, цаамалд одоо мөнхөд тэтгэврдэ гарсан одоо тийм хүнлээ 7 хүүхэдтэй. Тэгээд хүүхдүүд бүгдээрээ тусдаа гарцсан одоо тэгэл би болохоор тэгээд хүүхдүүд цад ундлаад гэж хэлээ хот яадаг хүндээ. Хавар болохоор малаа төлөвлөх гэд бас гарч идэм аа хүүхдүүдэд дагаад. Өвөл хүүтэн болохоор гэдэг сумынхаа төвөр орж идэг. Одоо нас хараал бараг мал алдын цаагч. Тий. Одоо ер нь хүүхдүүд нь ч гэсэн бүгдээрээ яг энэ нэг отоглоод амьдарч байна уу? Тэгэлгүй яах вэ? Эдгээр бүгдээрээ л энэ. Хамгийн бага охин маларын хотод байдیں۔ Одоо бидний хүүхд багжуулж гэсэн одоо эндээ бас цаамалаа малсан болохоор эндээ бараг тасцсан болохоор сайхан л да. Тий хөдөө нутаг сайхан байдаг. Одоо энд ер нь хичнээн өрх байна. Хичнээн хүн байна. Энд чи одоо 30 гаруй өрхтэй шүү дээ арга. Зум болохоор өвөл болохоор чи хүүхдүүдэд сургуульд оргуулах гэж сургуулийнхаа хүүхдүүд харж байдаг болохоор цөөрчтэй. Тий энд чи одоо гаруй гарan л айлгаа өвөл. Хүүхдүүдтэй нөгөө сүүлийн 1 жил туваа хэл зааж байгаа. Зааж байгаа л да. Тэгээ сурч илаадаг шиг байгаа. Харин багшид утмаг болохоор бас нэг сайн сурдаг юм шиг байгаа. Яг нөгөө хэлнийхэн багш. Хэлнийх нь багш байхгүй болохоор. Одоо тэр захирлал одоо заадаг юм шиг байгаа. Тэр нь бас туваахан болохоор бас. Тэр нь заадаг юм шиг байгаа. Одоо яг энэ зүүн тайгаад ер нь цаг агаар хэрэг шүндээ хийд хөрхөө хүүтэн байх уу? Одоо одоохондоо бол 30 гарч ил байгаа халдал гэж бодчихъя. Ер нь хамгийн хүүтэндээ ер нь хэр хүүтэн 40-45 хүрнэ. Ер нь цаатан хүмүүс яг энэ хотогтой ингээд амьдрах хүсэл сонирхолтой байна уу? Эсвэл ингээд хот руу ч нөө таны нөгөө бага охин ч хотод сургууль сурдаг гэж штэ тий. Сургууль сураад бүр тэндээ айл болцсон штэ ажилддаг. Ер нь ингээд хот хүрээ бараадах сонирхолтой байна уу? Эсвэл энэ цаатан яг энэ хотогтой байхыг ингээд одоо энд байгаа хүмүүс чинь ч одоо энд байх дуртай байх л да залуучууд бол урагшил гэх юм байгаагүй. Одоо охин шиг л бас оёд болол тэгэл тэр чигтэл тийшээ айлууд болол ажил төрөлтөл болчихдөг юм байна. Тий. Одоо бид тэрэн сууж байгаа энэ урт гэж хэлнэ шүү дээ. Өвөлдөө ингэж яж байгаа зундаа ингэж яаж адилхан уу? Юу дээ адилхан юм чинь. Адилхан энэ 100 чигээр юм гэртэй. Яг ингээл нөгөөрөө суун тий. Өвөл чиг юм л аа. Нүүц суун гэж байх уу одоо нөгөө малч. Суулгүй да. Энэ Монгодон бол хаяад явчихна нөхдөө. Тэгээд эргээд ирэхдээ нэг зүгээр биржэд авчиж явдаг. Тэгээ галаа төлөө галтуулдуул анхан л даач. За мөнхөгийн хувьд бол 2-3 хоногийн өмнө яг энэ тайгтаа хурж ирсэн байгаа. Сумын төв дээрээ цагаан ор сум дээрээ нөгөө хүүхдүүдэд хараад бол үйлждэг байсан. За гэв сая хэлснээр бол манай мөнхөөгөө тайгаа санаад хүрээд ирсэн тий. Тэгсэн. Тэгээд зүүн тайгаад ер нь хичнээн цаа байна. Өө чинь 1000 гаруй цаа байгаа. Энд бүтээгдэхүүн хийх нэ. Бүтээгдэхүүн бяцлаг хийн, харуул хийн, өрмөн авна. Тий. Тэгээ сундаараа борлуулж гинөө. Сундаач бишээ бараг сундаач борлуулдаг юм уу? Ингэж ирж явсан хүмүүстэй л тэгэл тий.
Өгөх нөгөө зүгээр өгөх нөгөө зархан зарчдаг. Тайгдаа ирж байгаа хүмүүстэй тий сонирхуулаад тий зүгээр өгөх чинь сонирхсан хүнд бол. Худалдаж явсан авъя гэсэн хүндээ худалдаад тэгэл дуусгдаг. Цааны сүү юу н малаас ямар ари өөр таслах юм ч юм уу ари их тослог л да цааны сүү чинь. Бүр сарлаг малын сүүнээ чиг тослог. Бүр тэгэхээр бүр тослог. Бүр тослог их өткөн байдаг аахгүй. Зарим вилчээрдээ гарцсан. Энэ чинь одоо вилчээрд зүгээр 50 залцсан байхгүй. Энэ уулаар л явж байгаа. Тэгээд одоо энэ орж ирсэн байгаа цаана энэ. Орж ирээл гаргаал яваал орж ирээл ирж очиж илаа тий. Одоо хавар зундаад саах уу эсвэл үүлдээ сааж байх уу? Үүлдээ сааж болохгүй. Болохгүй юу? Ширгэжтэй. Хавар зун 90 цагт л сааж байна шүү дээ. 5 сараас 10 сар хүртэл саад. Байгаль тайгандаа сурчсан малуучин тал газаргаар хараад талд байж чадахгүй. И чи халууцдаг юмсан байхгүй. Ийм халуун яг ингэ тайгдаад байж байгаа. Тайгдаад байх дуртай. Тий аль болохоор сэрүүн газар л байх дуртай. Тий. Цаага ундаг. Тэр бол ундаг цаа байна. Энэ нь болохоор ундаг ачдаг цаа. Энэ нь? Энэ нь болохоор саадаг. Эндээс нүүлэл бол цаамаар ярлна нүү. Энд машин хүрэх газар байхгүй. Тэгээ бид нар бол хол явж идэм чи цаагаа ирэхэд ирэхэд. Тэгээд уулбар хатаал өстө аль сэрүүн хүн газар яаваач. За яач. Яадаг чгүй юм чинь харин мөргөн гэж байна. Одоо нөгөө нэг сургана гэж байна үстэй. Байлгүй яах вэ? Бошгын юм сургаад аач. Хэр хугацаанд сурах вэ ер нь? Удаж яаж сурна. Тийм үү. Тийм амархан сурахгүй. Зарим нь бүр сурдаггүй юм. Тий, бүр сурахгүй тэгэл одоо зүгээр ачдаг. Хүн өнөж болохгүй зүгээр ачиж хөдөлж илээ. Нэг саагтаа хэдэн литр суугаар ах вэ? Литр үдээ нэг 500 их л суу гарлаг дээр литр л гарна. Ер нь бол хэмжээ бага мөртлөө маш их тослог тий харин тий. Одоо тэр цаагаа маллаж цаана хэсүү одоо юу хөгөрлөлт гэж явдаг. Харин одоо нэг баг банд ерөнхийлөгч явахдаа харин нэг цаатны тэтгэмж гэж нэг харин тэр мөнгө өгсөн байхгүй. За. Тий тэрүүгээр тэр чинь бас их дэмтэй тустай дээр одоо залуучууд ч гэсэн бид нэр ч гэсэн одоо бас авдаг л юм. Тэгээ том хүн гихгээ хүүхэд гихгээ бүгдэнд өгдөө. Авдаг юм л да. Тэр бол бас амьдрал ахуйд нь хэрэг болоод явах юм. Хэрэг болоод байгаа. Хамгийн чухал юм тэр л болоод байгаа юм байна.